Ингээд албаар ураа алж үзье. Албаар алдаах гэдэг. Алдаах гэдэг юмсцээ маа. За. Сайн бацхан та бүхэнд энэ тэмдэг үрий. За Cryptoverse Sales-ний дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд өнөөдөр манад урилгаар шээ гэлээс ирлээ. Тэгээд хамаагүй хурж болохгүй. Бүх юм өдөөж алдаа болно. Тэ? За. Гэл алдаа өстэй. Хожиж байгаа байхад үеэрч. За Crypto юу юм да? За Crypto-гоор ер нь тэгээ зуны сануулсан нам таймд шигээ хандж байна. Ямар ч байсан эхний мэдээлэл гэх юм бол жоохон сайн тал руугаа мэдээж магадгүй. Тэр нь юу вэ гэхээр крипто компаниуд 2020 оны үед одоо нэг тавигдж байгаа журам дүрмийн дагуу үйл ажиллагаагаа яг нийцүүлж явж исэн компани тоо нийт крипто компани 10% байсан юм байна. 10% хувьтай. За одоогийн байдлаар болонгууд нийт 26 оны байдлаар криптолог үйл ажиллагаа болж байгаа нийт компани 47% тавигдсан өндөр шалгуур үзүүлэлт гэдэг байгаа бүх зүйлийг одоо ингэж нийцэж тэрний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэснийг сайн мэдээ. Өөрөөр хэлбэл крипто хуулисны дагуу криптотой холбоотой компани хуулисны дагуу үйл ажиллагаа явуулж бас нөгөө талаас ингээд өргөн өндө хүлэн зөвшөөрөгдөж байгаа гэдэг зүйл харагдаж байна. Гэлээч гэсэндээ яг энэ зөвшөөрөлтэй компаниуд нь бол өөр ч юм уу янз бүрийн юмуд гарахгүй байгаа. Гарах нэг баг. Яг үндсэн төнд криптотой холбоотой самаг бохирмөнгөтэй холбоотой асуудлууд нь болонгот энэ бүртгэлд угаасаа орох шаардлагагүйгээр үйл ажиллагаа явуулаад байна гэдэг зүйлүүд бас өгөөдөө сэдв болоод байна. Дээрээс нь жишээ дуртад нэг өнгөрсөн онд тэгтэл 2 $4 үнэлгээ бүх одоо скам бол хойцол ногсын Lazarus Group болон бусад группүүд нь нийлээд хийцэн гэдэг судлаа бас чи хандлаас дээр гарсан байна. За яг криптогийн сул тал нь өөрөө хэрэгжиж байгаа шүү дээ. Яг үүнтэй холбоотой ч гэсэн Монголд нэг Binance-ийн P2P арилжааг тусалж байгаа юм байлээ. Энэ дээр бас зарим бас жиштэй гүйлгээ хийгдэх юм уу? Тиймэрхүү асуудлууд байгаа юм байна. За бус одоо энэ компаниуд ч гэсэн бас зохиох дотоодынхан крипто бирж ашиглаасаа гэдэг үүднээс юм харамж авсан юм билээ. Тэгээ Binance бол 6 сарын 1-ээс ахуулаад USDT Tether-ыг бол P2P-гээр бол хийх боломжгүй болж байгаа юм билээ шүү гэдгээс хэлээ дээ. За мөн бас энийг алавчж байгаа хуулисны болж байгаатай холбоотой за шинэ Fed-ийн chairтэй болсон. Ken Walsh гэдэг хүн болсон. За энэ хүн бол угаасаа криптод нэлээд бас итгэлтэй, зүтгэлтэй, илэгтэй тийм хүн байлээ. Яг нөгөө талаараа нэг хүмүүсийн энэ айгүй сонгуулийн нь айгүй өрсөлдөөнтэй болоод бараг 1-2 өдрийн зүрхтэл гарч ирсэн юм байлээ. Наам ч ажлаа хангуутаа шөнө унтааг өгчлээ шүү дээ. Шууд ажиллаа орсон гэж л. Хормоо цуцсан гэдэг. Харин тийм зургтай байлаа. Тэгээ яг энэ ганц сэжлэл энэ хит Трампын шууд нөлөөгөөр томилогдод ороод ирсэн гэдэг яриа яваад байгаа. Тэгэхээр яг одоо тэгээд энэ хүний гарах шийдвэр бодлогоогүй. За тэгээд инфляцийн мэдээ ямар хахаас шалтгаалаад одоо шууд мэдээлэл гараад эхлэх байх. Тэгэхээр энэ хүний бас мэдээлэл нэлээ том үлдэлтэй байна да. Тэгээд крипто холбоотой уулын криптотой холбоотой ч юм уу да загалж холбоотой холбоотой poly market болон cash гэдэг нэг predictable market гэдэг байгаа тийм таамаглах зах зээл гэдэг нийтлэл төрлийн одоо баг битэл байгаа даа шүү дээ. Энтэй холбоотойгоор Google-ийн нэг инженер бас дөнгөж саяхан асуудалд орлоо. За нөхөр бол 25 удаагийн үйлдэлээр $1.2 сая ашиг болсон. Тэгээд дээрээс нөгөө Google-ийн дотоод мэдээллийг ашиглан тухайн битүүдэд гэдэг юм уу вэжрүүдэд тавьж ийн мөнгөийг олсон да. Тэгээд энтэй холбоотойгоор төрөм журам нэлээд чангах шаардлагатай байна гэдэг зүйлийг хэлээд байгаа. Зарим группыг энэ дээр бит авахын тулд зах зээлийн манипуляц хийж гэнэ гэдэг ч юм уу тийм их удааш хүчтэй яригдж байна. Зарим улсууд бол poly market болон cash за энтэй холбоотой predictable market гэсэн платформыг бол шууд хориглоод яваад байгаа. Тэгэд энэ нөгөө бас нөгөө нэг крипто төр суурилсан болохоор бас холбоотой болж байгаа шиг байна л да. Тэгээ ер нь л криптого шууд одоо бит ашиглаад яваад байгаа шүү дээ надад бол. Тэр төлийн бас янз янзын илийн бас юунод ч байгаа те. Predicted. Айгуу яг одоо энэ дэр дэлхийн дай ерөөхдөө бүх салбарын бүхэл юм байдаг юм байл л дээ. Гэтэ яг одоо нэг ороод хэрэглээд ахын чааш. Сонирхож үзсэн юм. Тэгээд мэдээж нөгөө нэг хүн л ажил хийж байгаа учраас тухайн мэдээллийг ашиглах боломж гарах юм бол яг энэ predictable market дээрээс бодит мэдээллийг бүр авч болох боломж нь үүсэж байна гэдэг нөр бас нэлийн эрсдэл одоо аюултай зүйлээ гэдэг зүйлийг нэр яригадаад байгаа. Тэгээд бүрэн хориглох шийдвэр нь зөв юм байгаа гэдэг зүйл бас дахиж зарим газруудад яригадаад байгаа. За үүнээс гадна биткойн үн бас нэг огцон хөндлөө. Энэ юутай холбоотой байсан бэ гэхээр BlackRock-ийн IBIT гэдэг ETF-тэй холбоотой гэж үзсэн. 1.3 тэрбум доллартай тэнцэх хэмжээний ETF-ийг бол зах зээл дээр дамп хийсэн гэж яригадаад байгаа. Тэгээ нийтдээ бол 1.8 тэрбум долларын ETF бол ингээд net
цэвэр мөнгө урсгалаар бол хасагтайгаар ийм гүйлгээ хийгдсэн. Гэхдээ хэдийгээр ийм өндөр түнтэй одоо ETF зарагдсан ч гэсэндээ бас үнэн нь өмнөх нь уналт нь бол яг энэ засны таарчлал бас харьцангуй хоолт хийж чадчихна гэдэг зүйл яригадаад байгаа. За сая чамайг байхгүй бичлэгтэй дугаар хийхгүй байх оронд л яг Трамп ШЖП маань уулзлаа тий. Тэгээ энэ дээр яг нэлийн ихийн гэрэмэрээ ерөөдөө нааштай зүйл ярьсан боловч зочдоор оройноос ахуулаад Иран Америк хоёр маань дахиад ерөөдөө бүгдэлцээд эхэлсэн байна. За үүнтэй холбоотой алт BTC хоёр манаас нэлээ хүчтэй боллоо. За яг одоогийн байдлаар сүүлийн 90 минутын хугацаанд $500 сая крипто лонг арьж ликвидит болсон байна. Тэгэхээр хэд бол заалаа маш өндөр шүү дээ. Тийм учраас заавалчгүй стоп лосстай арилжаа хийж хэмэл зүйтэй шүү гэж хэлмээр. Тэгээ мэдээч энэ дайн дуслын хэд нэг лонг арилжаа харах нь бол хэцүү л байна. Дайнд чи хэцүү тусахтай болоо. Одоо тэгэл Трамп шít шүү дээ. За тэгээд ямар ч тач уулна биткойны майнинг хийж байгаа компаниудын хувьцаа хэдийгээр зах зээл дээр өрсөлдөлтөй байгаа ч гэсэндээ энийг сөрөөд бас нэг бас эрсдэлтэй гарсан Америкийн одоо SEC буюу үнэт цаасны зөвлөхөөрөө санхүүжилсөөр нэг зүгээс токенжүүлсэн сток гэдэг зүйлийг одоо турших гэж байсан. За энэ туршилтаа бол хойшлууллаа. За энэ дээр нь болонгууд мэдээж тодорхой хэмжээний шаардлагаас хөнгөтэй хүмүүс олцож энэ токенжүүлсэн хувьцааг авах боломжтой байсан. Тэгээд энийг бол бас нэг крипто эд байх үеэр сток чейн гэж Монгол дээр бас нэг тийм хат нэгтгэж жаад байлсан баха тий. Та Binance шилдэг бол Binance дээр бол нэг токенжүүлсэн төрлийн хувьцаанд бас байгаа. Өгмж байсан тэгээ бас хойлогдоод болжсэн. Одоо буцаад гараад ирсэн байгаа даа. Тэгээд юу басан? Бас нэг сөрөг мэт байгаа нь Harvard-ийн одоо нэг сан гэх юм уу? Тухайн сургууль нь өөрийн одоо нэг хөрөнгөний сантай тухайн хөрөнгөний сандаа болонгууд Ethereum-ыг авсан байсан. За өдөө хөлөлийн дараачаас тайлан гарч ирэхэд бол бүх Ethereum дээр авсан байсан position зарсан байна гэдэг мэдээлэл гарсан байсан. Бас тодорхой хэмжээний биткойн авсан байсан тэрийг бас зарсан байна гэдээ үзэж байна. За зарим хүмүүс бол энийг угаасаа Harvard өөрөө research сайттай учраас крипто зах зээл ер нь цаашдаа тийм амжилттай биш юм байна гэдгийг энэ үйлдэлээр харуулдаг байгаа юм шүү гэж яригадаад байгаа. Чи юу гэж байна? Тэгэл энд зарах нэг авч байгаа одоо тэгэл сайн талын төрсөн тэгэл Microsoft авч जैन Tesla авсаа зарахгүй удаа хадгалж जैन шиг үү. Зөрүүлээд ярих юм бол зөндөл зүйл байна л та. Зөвхөн Harvard тэгээд одоо монголчууд Harvard төгссөн нэлээ олон бас хүмүүс байна шүү дээ. Болохгүй л биш шүү дээ. За тэгээд отохгүй 6 сар галлаа. 6 сар бол мэдээж дандаа уналттай байдаг гэдгээр алдартай. Тэр нь бол жоохон хүмүүсийн амралтын ерөөхдөө байдал хэрэгждэг. 100 ер нь нэлээд итгэхгүй байдаг. Мэдээлэл хүртэл айгүй цөөрдөг. Тэгээд одоо айц бошонлын индекс бол 31-тэй. Ер нь айцтай хിവэр одоо цааш солигдож байгаа шиг байна. Тэгээд 7 сарын дундаас бол өсөлтийн эхлэл бас өмнөх бол маркетууд дээр бол тавигдчихсан. Тэгээд индикатор хардаг хүмүүс л удахгүй golden cross хийх гэж байгаа гэдэг зүйлээс ягдаад л байлаа. Тэр move average гармаар л байна. За маркетгүй бол тэгний шинэ дээр move average харуулна. За хөрөх мэдээллийн хувьд бол ийм байна. За тэгээд 100 танд цаг илүү цаг гаргах юм бол юу ч гэсэн airdrop hunt бас хийгээд үзээрэй. Зүгээр суучаар тэгээд 9 сарын үеэр ч юм уу эсвэл дараа жилийн 1-2 сар 12 сарын хавцаанаас юунууд нь дропууд нь буугаад эхлэх баг. Тэгээд зарим ашигтай зарим ашиггүй. Одоо ч ихтэй тухайн зах зээл нэлээд юу жижигчлээ л дээ. Тэгээд ерөнхийдөө bear market-ыг нөгөө сайн талаас харах юм бол bull market-тай бэлдэх одоо хугацаа шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо бас портфолиогоо өрдүүлж агаад эргээд энэ дайнд тулаан дуусаад их цаг ирээд bull market-ны ирэх юм бол магадгүй яг өдөд туталтаа алдчихсан зүйл байна лөө. Астаа сонсон зөв шийдвэр авах үсвэхтэй. Тэгээд та мэдээж одоо AI ашиглаж байгаа бол тэгэхээр AI ашиглаад бахаар бот өгсраад туршаад үзээрэн өөрөө арилжаа гэж зовж хахаар ашигтай арилжаа чадах бот хөгжүүлж чадах үгүй гэдгийг турш үзвэл бас арилжааж алдсанаас илүү юм суранга хамг алдах байгаа гэж байна. Сүүл IT хэлцтэй. Fuck crypto гэцтэй. Би ч IT гэн шүү дээ гэсэн. За ингээд мэдээлэл маань энэ үрээр дууссан байна. Хэдүүлээ техникэл анализын боллоо шууд орцгоо. За юу цаана. За тэгэхээр хэдүүлээ BTC дээр болон за алтан дээр за мөн Ethereum дээр те урдны гаргасан хаамга апдейтыг явуулж бодож байна. За ямар ч гэсэн манай яг лайвыг үзчихсэн хүмүүс санаж байгаа бол яг онцгойлох цэгийг бол биткойноор гаргасан. За тэр маань жишээлхэд бол айгүй дайжгүй ажиллаад за доош ямарчсан bearish pattern-ы Dotl-ийн trend line буюу Dotl-ийн шал дээр бол ирлээ. За яг зорилт төвшин дээр бол харах хэрэггүй гэж бодож байгаа. За яагаад гэвэл за эхний байдлаар л яг
паттерн дүүргэт бол гоё боллоо. Тэгээ таазан дээр шалгаад доош унлаа. Эндээс тэгээ чиг шорт арилж байгаа тэгээд авсан. За одоо харин биткойнууд бол нэлээд экзэгтэй одоо цэг дээр байна юм уу? За ингээд шал. За ерөнхийдөө бол аюултай нь энэ өөрөө уртны төвхөндөө бол энэ угаасаа доошо ундаг паттерн гэж болж болно. Тэгэхээр хэдүүлэнд нь нэг иймэрхүү том уналд орж ирэх үедээ гэсэн айц бол одоо үүсэх хэрэгтэй гэж хэлж болно доо. За ерөнхийдөө бол ингээд харуул те. Бэг паттерны дээрээс доош харах юм бол импульс хөдөлгөөн ингэж орж ижсэн ба шүү дээ. За яг энэ импульсаа ийш ингэж харах юм бол мөн адил орж ирсэн. Энэ импульс ороод ирсэн. Тэгэхээр дахиад нэг импульс хөдөлгөөн энд ороод ирвэл BTC-ийн шал маань бараг 46 орчим зөлг. 46 орчим руу унчих үедээ гэсэн юм бодол байна. За мэдээж 46 руу унуул яг магадгүй худалдаа авахд бол гой цаг үе. Нөгөө талаараа энэ жижиг койнууд маань нэлээд одоо хүнд цаг үе туул хоолоо гэсэн бодолтой байна. За магадгүй яг BTC бол яг ундаг унаад өсдгөө өсч үзүүлсэн шүү дээ. За саяны bull market-аар бол унсан альткойнууд маань бол төдийлөн өсч чадаагүй. Яг тодорхой хэмжээний хитэн койнууд шинэ all time high хийж чадсан. Тэгэхээр BTC-ийн дараагийн хэрвээ уналд орж ирэх юм бол магадгүй 46 за эсвэл 50-д дээр ирэх болов гэсэн юм бодол бол байна. За яг нөгөө талаараа жоохон олон талаас нь хэлээ хараад үзье. За олон талаас нь харах юм бол урдны хэдүүлээгийн сэрээдэ шинжилгээнд дээр сэрэн дотор bear market маань үргэлжилж байгаад дээшээс стрессэн цагаас хавуулаад ерөнхийдөө бол bull market эхлэл тавигч байсан. За одоогийн үед бол сэрээ бол зурагдах нь бол зурагдсан. За тэгэхээр сэрэнээс гараад сэрэн дээр гоё pullback хөдөлгөөн бас орж иж байгааг шарж болж байна. Гэхдээ энэ daily chart гэдгийг анзаараарай. За daily chart-н дээр ямар ч хэлсэн сэрэн дотор тодорхой хугацаа өнгөрүүлсэн доошо чиглэлийн сэрээ байсан. За энэ маань бол дээшээс straight pullback маягийн хөдөлгөөн бол орж иж байна. За яг сэрэнээс гарсан эдэж гисэн нөгөө нэг том цагаар үүсэж байгаа. Доошоос магтлаа паттерн бол үүссэн. За сэрэний pullback bearish market паттерны шалан дээр ихэд юм бол хоёр юм спорт зон дээр бол ирсэн байна. За нөгөө талаараа хэдүүлээ sideway маягийн хөдөлгөөлгээд байна шүү дээ. Тэгэхээр одоо хэдүүлэнд нь энэ хөдөлгөөн буюу одоо энэ хоёрын хооронд хэсэг арилжаалах буюу sideway маягийн хөдөлгөөн орж ирэх болов гэсэн бас хүлээлт бол байгаа. За энэний шал бол нэг 60 орчим дээр байгаа. За доо тоолсон. За доо тоолохдоо за ингээд дандаа lower high маягийн зүйл хийгээд яваад байгаа. Дахиад энэ дээр шинэ lower low хийгээд явах юм бол энэ bear market бол дуус болоогүй гэж болж байна. За хизээ харин bull market эхлэл доовор танигдах вэ гэхээр за урд үүссэн lower high-ыг эвдээд шинээр энд одоо higher high хийж эхэлсэн цагаас хавуулаад доовор бол тоолох юм бол магадгүй bull market эхлэл тавигч юм да тренд солигч юм да гэдэг ойлголтыг бол авч болохоор харагддаг. За энэ түрүүний импульс correction импульсло тоолцсон байгаа хөдөлгөөн харагч байна. За доош унах юм бол 47. За тэгтээ яг уу daily дээр хэдүүлээ маш гоё спортн дээр ирчихсэн байгаа л та. Яг ерөнхий бол ингээ урдны тааз. За энэс тодорхой хэмжээний хариулаад өссөн энэ дээрэд одоо саний дайн тулаантай энэ асуудалтай үед ингээд тогтсон цэг маань өөрөө 60 дээр баг тогтсон гэж хэлж болно. Тэгэхээр магадгүй BTC 60 дээрээ тогтоод эндээ sideway хөдөлгөөн үргэлжлэж хагаад дараагийн bull run-тайгаа золгож магадгүй гэсэн бас хүлээлт бол байна. Гэхдээ мэдээж яг үүсэт байгаа bearish pattern-ыг бол дутуу үнэлэхгүй байна. Тэгэхээр энэ маань доошоос төрчих юм бол эхний ээлжинд яг дараагийн шууд энэ том импульс хөдөлгөөн орж ирэх гэхээс илүүтэйгээр ерөөдөө паттерн стэрчих юм бол паттерныхаа эхэлсэн цэг дээр ирэх хандлагатай байдаг учраас эхний таргет бол 50-60 гэсэн түвшин дээр байна. За ямар ч байсан одоо бол арилжаанаас бол гарцсан. За яаж гарсан бэ гэдгээр ярих юм бол ерөөдөө нэлээд олон break and stop loss-тай гарсан. За дээрэс нэлээд олон short арилжаа бол хийсэн. За ингэж хийгээд энэ ингээд доошоос төрчингууд нь за ингээл одоо хагаслаад хаагаадсэн гэх юм уу энд хаагаад дахиад дараагийн 50%-ийг нь энэ орчим дээр хаагаад за дахиад энэ стрэгт нь
жижиг арилжаанд ороод гарсан. Энийг стрүүлээд арилжаанд орсон. За энийг бас break and stop loss гарсан. За би энэний хуулгыг бас яг сонирхолтой гэвэл яг тавьж болоход юм сторигоор Instagram story дээр ер нь бол амар олон хуваагдаад гарцсан арилжаанд байгаа. За харин эндээс бас дахиад нэг short арилжаанд орсон. Тэгтээ энэ маань бол жоохон өөдгүүл арилжаа болчлоо доо. Энийг стрүүлээд entry хийсэн. Тэгээд яг доош нь нэлээд хүчтэй савлцсан. Доош уналт төлөв гараад ирэхээр stop loss-оо шахацсан байсан чинь дээшээгээр дахиж шалгаад энэ дээр шалгаад тэгээ энэс хойшоо тэгээд тэр чигтээ унтсан. Ерөнхийдөө бол би эндээс орсон арилж байгаа яг ихний таргет бол энэ паттерны доор гэж харж байсан боловч энэ дээр нэг савлгаа орж ирээд break even stop loss буюу за орсон зэг дээр арилж маань хаагдаад дууссан байгаа. За яг одоо ингэ мэдээж унцдгийн байж. Тэгэхээр одоо хэдүүлэнд нь ямар боломж үүсэх вэ гэхээр за энэ уналтын ерөөдөө мэдээлэл нь бол за нөгөө Америкийн нэгдсэн улс 92-ийн хооронд тохиролцоогүй гэдэг асуудал явсан. За түүнтэй холбоотой тэгэж явсаар байгаад за бөмбөгдөлт эхэллээ буюу дахиад гал нэж эхэллээ гэдэг мэдээлэл явсан толгойтой бол унсан. За одоо харин нөгөө тэр мэдээний эффект нь бол арилаад жоохон correction төлгөө маягийн зүйл орж ирж байна. Тэгэхээр impulse correction орж ирэх юм бол нөгөө том цагийнхаа bearish маягийн паттерныг бол доош стрик гэдэг байгаа. Тэгэхээр одоо яг анзаарч явах хэвээр цэг маань бол ирчээд байна. Ингэж харж байгаа. Энэ үнэхээр гоё паттернууд ирэхэд доош стрич юм бол за магадгүй гоё оролт хийх юм бол паттерныхан дээрээс short арилж байгаа гэсэн үг. За мэдээж энэ дайн тулаан геополитикийн асуудал шийдэгдэхгүй бол BTC хүчиргүй худалдаа авалт хийгээд futures арилж байгаа long гэх нь бол цохимжгүй гэж бодоод байгаа. За яг магадгүй спотер худалдаа авалт хийж байгаа хүмүүст бол магадгүй энэ уналтууд бол гоё хямдарж байна гэж ойлгоод худалдаа авалт хийгээд бол магадгүй бас те хэдэн жилийн дараа гэхэд бол нэлээд ашигтай хөрөнгө болох магадaltaй байхаа гэж бодож байна. Тэг мэдээж санхүүгийн шийдвэр бол өөртөө гаргах нь зүйтэй. Тэгээ одоо л миний бол BTC-г ажиллаж байгаа зүйл нь бол энэ паттерныг л гайгүй зураад явчаасаа гэсэн бодол бол байна. За ингээ харуул иймэрхүү паттерн болт байна те. Гэж яваад дээрээс нь таазан дээрээс нь нэрхэн арилжааны оролт хийх гэж үүснэ гэж ойлгох хэрэгтэй. За BTC-г бол олон талаас нь харуул. Ерөнхийдөө бол юм байна. Яг том цагаараа доош өсөх магадaltaй паттерн буюу bearish маягийн паттерн маш гоё цэвэрхэн сэтэрсэн. Одоо хэдүүлээ хаанд байна вэ гэвэл яг энэ цэг дээр байна. Тэгэхээр эндээс доош сэтэрхгүй гэдэг бол нэлээд сайн ажиглах хэрэгтэй буюу нэлээд бас гоё анхаарч явах боломжтой цэг дээр ирчлээ гэж бодож байна. Магадгүй дараагийн позитлог орж магадгүй гэж харддаг тий. За яг нөгөө талаар нь харах юм бол яг үндсэндээ доош сэтэр магадaltaй паттерн ингэж зурж агаад чиглэлийнхаа буюу одоо магадлалаараа доош сэтэр магадaltaй ч гэсэн зөрүүлээс төрчих юм бол нэлээд өндөр хэмжээний өсөлтийг буюу нөгөө сэтэрсэн цэг рүү нэлээд өндөр өсөлт үзүүлэх гэдэг. Тэгэхээр магадгүй бас хүлээж авах tas гимгүүл хоёр үйлдэл байна да гэж харж байна. За Ethereum үед бол мөн адил short арилжаанд орсон. Энэ маань ингээд break and stop loss-тай хавагдаад дууссан. Ethereum үед бол 4 цагаар нарах юм бол том цагийн bearish маягийн паттерн бол доош straight pullback маягийн хөдөлгөөн орж ирээд уналтын хөдөлгөөн бол үргэлжилж байна. Тэгэхээр correction хөдөлгөөн л үлээн гэсэн үг ирсэн. Ойрд MacBook дээр ажиллаг. Илүү дарагдаад шүү. Correction хөдөлгөөн үлээж агаад паттерн дээрээс нь доошо харилж байна. Гой боломжоор бол орно гэж болж байна. За Ethereum дээр нөгөө илүүдийнхэн тодорхойсон зэгүүд байна шүү дээ. Өслөө гэх юм бол 2500, за ойрын хугацаанд өсөх юм бол 2300, за магадгүй доошо унвал 2100, за хэрвээ доошо бүр straight явчих юм бол анхаарах хэрэгтэй цэг маань хаана вэ гэхээр 2100 гэж таамагласан. За ямар ч ихний ээлжинд бол дээш өсөлтийн хөдөлгөөн бол эндээс орж чадаагүй. Шууд доош уналтын хөдөлгөөн орж ирсэн. За энэ анхаарах цэг дээрээ ирээд эндээс дахиж доошо straight энд correction хөдөлгөөн доошоос магадaltaй паттерн үүсэж хагаад доошо straight pullback маягийн хөдөлгөөн орж ирээд эндээс тэр чигтээ уналтын хөдөлгөөн бол орж ирсэн байх нэ. Тэгэхээр ямар ч гэсэн Ethereum үед бол паттерн бол дайггүй ажиллаж байна. Онцгойсон анхаарах хэрэгтэй цэгүүд маань мөн адил дайггүй явсан гэж үзэж болж байна. Тэгэхээр мэдээж Ethereum ихний ээлжийн паттерныхаа 9 цэг гэх юм бол 1700, за эсвэл Ethereum-ыг доор 1200 орчим дээр
нэлээд том спорт зон хүлээж байгаа гэж ойлгож болно. За алтан дээр хэдүүлээ урдны паттерн буюу яг адилхан зүйл эхлүүлсэн те. Triangle магийн паттерн үүссэн, triangle үүссэн, доош өстөрсөн, хэсэг sideway, доош straight pull back үлгэн орж ирсэн. За эндээс нэлээд том хүчтэй уналтын үлгэн орж ирсэн. За энэ уналтын үлгэн ерөөдөө цэвэр геополитик асуудалтай уналтын үлгэн орж ирсэн. За одоо эргээд буцаад тусалтын үлгэн орж ийн. Тэгэхээр одоо алтыг анхаарах цэг нь хаана вэ гэхээр дэж энэ шал болж исэн, ингээд энд таазлагдсан цэг буюу за одоо 4500-аас 4600 орчмын хувьд нэлээд том тааз болж хувирч магадгүй. Тэгэхээр магадгүй те энэ маань гоё таазлах юм бол эндээс нэг шорт арилж спорт resistance болоод зооныхан дээрс тоглосоо тавиад доошоо арилж ажиллаж. За ингээд daily timer харах юм бол нэлээд том маягийн ийм bullish маягийн паттерн үүсэж байгаа. Доороо 2 week шалгацсан, дээрээ 2 week шалгацсан. Тэгэхээр магадгүй дахиад ингэ шалгаж магадгүй. За тэгтээ энэ дайн үнэхээр хуцтаад хэрх юм бол нэг талдаа гарахгүй бол мэдээж зах зээлийн ороо босгоод мэдээж алт бол мэдээж номер 1 баг хөрөнгө олтонд байдаг учраас алт бол ингээд эргээд өсөд гараад ирэх боломжтой. За тэгтээ яг сүүлийн үед дайнаар учрыг өсөд ах нь харагдахгүй болсон. Яг дайны ихэнх үед бол ингэж өсөд за тэгээ буцаад унсан. За энэний эсрэг юу хөдөлж байгаа вэ гэхээр oil өсөж байгаа. За oil маань ингээд дэшигээ straight явчихсан. Хэдүүлгийн том цагийн daily цагийн sideway маяг хөдөлгөөнийхөө шалан дээр бол одоо баг oil ирж явна. За oil-ыг ингээ харуул доошсон магадaltaй паттерныг за хэдүүл арай ихт зурж исэн маханыг иймэрхүү байдлаар зурлуу та би урдны live хэрэг үзүүл санах ба. Иймэрхүү байдлаар зурсан санагч юм те. Тэгээд нөө шууд паттерныг доош өстрэлт байхгүй энэ дээр аягүй том gapтай нэгтчлээ. Тэгэхээр gap нөхөд уналтын үлгэн орж ирэх болов уу гэж ярьж ирсэн тий. Тэр маань бол яг ингэ шалгаж явж байгаад тэр ихэд болоо шуналтын хөдөлгөөн болж ирчээ. Тэгээд хэдүүлээ яг жоох яарсан зүйл нэг юм бол энэ паттерныг арай төрүүлж зурсан явдал байна. За ингээ харах юм бол энэ паттерн маань ингэж гоё дүүрж байгаад эндээс ээжийнхэн сэтгэлт үлгэн орж ирээд энд pullback маяг хөдөлгөөн орж ирээд тэрнээс хойш oil унсан байна. За тэгэхээр oil дээр мэдээж гоё уналтын том хөдөлгөөн барьж авъя гэх юм бол энэ geopolitics асуудлын мэдээгээс харж байгаа хэрэгтэй. За эвлэрлээд буюу за одоо гал нэхээ зогсоогоод эхлэх юм бол oil бол мэдээж нормозын хоол антер нээгдээд за ингээд газрын тос мэдээж доошоо буурна. За мэдээж газрын тос буурах юм бол дагаад алстаа бол инфляц бол буурна гэсэн үг. За тэгээд инфляц нь буурчих юм бол мэдээж эдийн засаг тэлэх боломжтой болж байна. За эдийн засаг тэлэх юм бол яг үхээр мэдээж хүмүүс мөнгөө илүү өндөр өгөөжтэй зүйлүүд рүү за заримдаа жоохон риск хөрөнгө оруулалт руу хийн гэж үзвэл мэдээж BTC буюу крипто руу хөрөнгө оруулалтууд орж иж магадгүй. За тэрний дараа гоё нэлээд bull market-ийн эхлэл гоё тавигдах болов уу гэж бодож байна. За мэдээж нөгөө том цагаар нь эдийн засгаар зүгээр дүгнээд логикоор нь харуулал юм шиг би тэрнээсээ айхтар эдийн засгч биш учраас шууд фундаментал талаас ингэн тэгнэ гэсэн мэдээлэл бол мэдээж байхгүй байна. За ингээд ихэд oil бол юм байна. Алтан дээр онцгой цэг гэх юм бол энэ 4500 4600 гэсэн цэг дээр анхаарч хахад зүйтэй. За мэдээж алтан дээр арилжаа их ч бол бас хажуугаар нь мэдээж фундаментал мэдээг харах хэрэгтэй. За ингээд 5 сар дуусчин 6 сарын ихэнх 10 хэдэн ахуулаад CPI, FOMC, Fed interest rate гэсэн мэдээнд гарч эхлэх учраас за төдийлөн одоо бол ойрын хугацаанд бол төдийлөн айхтар том мэдээ байхгүй учраас гайг болов гэж бодож байна. За ингээд мэдээж BTC дээр анхаарах зүйлийг бол хэлсэн. Арилжааны төлөвлөгөө ойлгомжтой. За ингээд бүгдээрэнд нь арилжааны амжилт хүсье. За мөн бас доор линк Bybit-ийн нэг уралдаан giveaway явж байгаа юм билээ. Тэгэхээр тэний линкийг оруулж та хүмүүс доорх линкээр бүртгүүлээд тухайн бас нэг giveaway stock одоо хувьцаануудын эрхийг бас giveaway хийж байгаа юм билээ. Тэгэхээр та бүхэн өөрсдөө унш танилцаад ямар шаардлага хангах юм бол орж шутгаар байна. Тэндээ бас идэвхтэй бүртгүүлээрэй гэж хэлмээр байна. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье. Stop lossтай мөнгөний менежменттэй арилжаа гээрээ. За тэгээ дараагийн дугаар дээр уулзтлаа. Түр баярлалаа.